За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Posh Wax салоноос хөтлөө явуулж байгаа подкаст нэлээд хэсэг хугацаанд завсралгаа авсан ч гэсэн бичих бичлэгүүдээ илүү их болгож мэдээлэл та бүхэнд хүргэхийн тулд ажиллах цаг завыг бас илүү их гаргаж эхэлж байна. За тэгээ өнөөдөр бол яг манай үйлчлэгчийн нэг тэгээ миний сайн мэдих би хувьдаа бол үнэхээр бас үнэлдэг хавдрын эмч өргөдөж орсон байгаа. Тэгээд өнөөдөр манай зочин байна. Та бүхэнд одоо сүүлийн үед илүү хөгжингүү газар аваад байгаа үйлчилгээнүүдийн нэг болох лазер, LED гэрэл, IPL аппарат гэдэг туяанд одоо суурилсан үйлчилгээ хэрхэн явагддаг. За түүний үр дагавар за тэгээд гарч байгаа янз бүрийн кейсүүдийг бусдад бас мэдээлэл болгож хүргэхийн тулд энэхүү подкаст маань эхэлж байгаа. За тэгээд подкаст эхлэхээс өмнө та бүхнээс бас хүсэлт байна. Тэр юу вэ гэхээр энэ бол ямарваа нэгэн лазерын үйлчилгээ явуулж байгаа албан байгууллага салон эмнэлгийг доош нь хийж одоо нэр хүндийг нь үгүй хийх гээгүй. Тийм санаа үйлрээсээ байхгүй. Зүгээр ер нь бол илүүдлээс авахд ямар асуудлууд үүсээд байдгийг хүнд ер нь яаж хүрээд байгаа вэ гэдгийг бас магадгүй мэдэхгүй байгаа хүмүүсд мэдлэг болгоод тэгээ хүн болгон дээр бас биш энэ кейс ч бас хүн болгон дээр биш. Тэгэхдээ бас ямар сөрөг тал байдгийг нь сэрэмжлүүлэх үүднээс хийж байгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн маань бас зөвөр хүлээж аваарай. За ингээд хавдрынхаа эмчтэй ярилцлага өргөжлүүлье. За мэдээж нөгөө нэг илүүдл усны талаар хоёлаа ярьж байгаа юм чи ер нь илүүдл ус хүнд хэрэгтэй байна уу, хэрэггүй байна уу? За илүүдл усаа авах нь ер нь зөв зүйл үү, буруу зүйл үү? Таны зүгээс бусдад зөвлөвл. За баярлалаа. Энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь бол танай подкастт орно гэдэг надад нэр үндэ хэрэг гэж бас бодож байгаа. Тэгээд бас яг мэрэгжлийн одоо гэдгийг лазер хийдэг ч юм уу эсвэл яг ийм хүн биш ч гэсэн яг нөгөө эргэн хүнийхээ аваас ч юм уу бас эмэгтэй хүнийхээ аваас бас мэддэг юм аа ч юм уу эсвэл өөрийнхөө туршлагыг хуваалцъя гэж бас бодож байгаа. Тэгвэл бас мэдхгүй хүмүүст нь бас ингэж болох юм байна гэдэг ийм ойлголт бас өгөх юм болоо гэж бодож байгаа. Миний хувьд илүүдл усны тухай бас танахаар үйлчлүүлдэг учраас илүүдл ус зарим тохиолдолд яг хэрэгтэй хэрэггүй гэж шууд нэг талд нь гарах бас жоохон төвхтэй юм сэдв юм санагдаж байгаа. Яг миний хувь хүний тухайд. Яагаад тэгэхээр өсвөл ялзаашгүй хэрэгтэй. Хүн яагаад устай байгаа вэ? Усны ер нь гол үүрэг юу юм бэ гэдэг юмнаас хамгийн эхлээд эхлэх болоо гэж бодож байгаа тийм. За хүний хамгийн их устэй хэсэг бол одоо эхний ээлжинд хуух байна тийм. Нүдийн агаад сормоос гэдэг бас устэй байгаа. Яагаад хөмсгтэй байгаа? Яагаад хамрын дотор ус байгаа гэдэг ийм асуудлуудаас эхэлж байна шүү дээ. Яагаад энэ хэсгүүдэд илүү ус байгаад бусад газруудад нэм шингхэн ус арьсан дээрх ус яагаад юм гэдгээс эхэлсэн зүг болоо гэж бодож байна. За хамгийн эхлээд хүмүүс бас гайхдаг байхгүй юу? Яагаад бид нар нэрээ одоо хөмсгтэй юм болоо гээл Хөмсг жишээ нь ямар одоо үйлчлэгээтэй вэ гэхээр хөлрөөд хүний дух хэсэг аягүй хөлөрдөг. Энэ хөлс доошоо урсаад тодорхой хэмжээгээр харагдахгүй хөлс байгаа шүү дээ. Энэ нүд рүү орохоос сэргийлж байдаг. За сормоос гэхэд гадныхаа одоо ингээд тоос шороо нүдэнд үзэгдэхгүй ингээд байгалийн орчингоос нүдийг хамгаалах зорилгоор байдаг За хамар гээл тэгэхэд үстэй байдаг. Тэр нь ямар үйлдэлтэй гэхээр гаднаас бас л ингээд тоос шороо бас л нүдэнд харагдахгүй маш их жижиг юм хэсгүүд ингээд агаарын орчинд байж байдаг. Тэрийг л ингээл одоо яг орж болохгүй амраар суулж болохгүй хэсгүүд рүү хүрэхгүй байх тэрэнд ингээд фильтр болгоод бид нар ингээд агаарын бохирдолтой оронд амьдарч байгаа болохоор одоо баг фильтртэй одоо фильтргүй агаар шүгчгүй айл баг байхгүй болсон байна шүү дээ тэгэхэд хамраа хүртэл ингэж байгаа байхгүй чинь би ийм хамгаалах маш том механизм явж байгаа байхгүй тэгэхээр үс хэрэгтэй юм уу гэхээр аюу хэрэгтэй болчихж байгаа. За тэрнээс гадна үс ямар бас аюу олон үйлдэлтэй нэг нь бид нар нөгөө ингээд даарахаар нөгөө арьс ингээл юу баста би арцаачлаа гээл тэгдэж штэ ингээд даарч мараал ингээд үс босоод ингээд штэ яг үсний утны эргэн тойронд жижиг хэмжээний булчингууд байдаг. Бүр юм булчин. Тэр нь нөгөө дулаанаа хадгалахын тулд агшаад өсөн шууд босч байдаг.
Тэгээд ингээд goosebump гэдэг нэг жижиг юмнууд үүсчихэд би арцаачлаа гэлдэг шүү дээ. Гэтэл эн чинь бас л нэг механизм явчихдаг. За дээрэс нь мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлүүд яг усны удны эргэн тойронд байждаг. Тэгэхээр тэр мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлүүд одоо гаднаас ийм одоо иймтэй шүргэлцэх гэж шүү, юм хурж шүү те. Ингээд мэдээлэл маш их мэдээллийг цаашаа одоо арьсанд хүрээгүй байхад үсээр дамжуулаад эхний ээлжний одоо мэдээллийг гадны орчны мэдээллийг те одоо жишээ нь гадаа амар халуун байлаа ч юм уу, үүдэн байлаа ч юм уу. Эсвэл биен дээр ингээд нөгөө биднэрт мдээгүй байж хад одоо шургаалж явжалаа гэж бодъё л та тий. Тэгэхээр тэрийг хамгийн эхлээд бүс мэдэрж яддаг ч юм. Цааш нь дамжуулаад ингээл. Тэгэхээр энэ олон механизм олон үүрэг гүйцэтгэж байгаа юмыг байхгүй байна гэдэг нь өөрөө бас ямар ойлголт байх вэ гэдгийг бас хүмүүс яг ингээд нүргүүдээс нь бодох хэрэгтэй болов гэж боддог байгаа. Хүмүүсийн айгүйх нөгөө дебейт хийдэг юм нь одоо мэтгэлцээ үүсгээл одоо бол байх шаардлагагүй хуучин бол одоо байх шаардлагатай байсан гэдэг ч юм уу тий. Тэр нь юутай холбоож үздэггүй гэхэлэр ингэж айгүй хүчдэг юм лээ. Одоо хувцсны хэрэглээ айгүй бага байсан. Одоо бүр ингээд бүтэн сүнжлэлийн өмнө тий хувцсны хэрэглээ тэгэл хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ айгүй өөр байсан бахан л тий. Байнгийн шууд одоо усанд орлоо гэж усанд ордог ч юм уу тий. Тэгээ энэ ариун цэврийн продуктууд бас бий болоогүй байсан цаг үе гэхлээр одоо үе айгүй өөр болсон. Яг усны хэрэглээ өмнөгшгөө биш болчихжээ. Хамгаалах юм айгүй бага болсон. Байгальтайгаа бага харьцдаг болсон. Эрүүл ахуйн талаас хүмүүс цэвэрлэгээ айгүй сайн хийдэг болсон болохоор одоо үснийх тийм шаардлагатай байна уу гэдэг юм дээр хүмүүс айгүй мэтгэлцдэг юм байна. Тэгээ одоо нэг хүний сонголтын асуудал болсон биш үү зөв тий. Тэгэхээр би үсгүй гэж болохоор би ингээд үснийхээ үүргийн одоо хамгаалах тогтолцоог би өөрөө баг хийж болох нэ гэж үзэх гээд шүү дээ. Ер нь нэг талаар хэлэх юм бол шулуух хэлэх юм бол тэгэхээр тэр нь өөрөө эргээгээд аяг өрөөсгөл болчиход байгаа байхгүй. Бусад үргүүдний хаан бэ гэдэг асуудлыг давхар харилцах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. За тэгвэл за тийм байна. Одоо ер нь бол илүүдлүүлсэн авна гэдэг бол яг тухайн хүний өөрийнхөө сонголт болчиход байгаа. Тэгвэл одоо яг нөгөө нэг би бол яг сүүлийн үед бас жоохон санаа зовоод байгаа нь юу гэхээр илүүдлүүлснээсээ бүр мөсөн салах сонирхолтой ялангуяа өсвөр насны хүмүүс. Жохон охтууд тэ нөгөө нэг мэдээж нэг айгу мэдээлэл айгу сайн авч штэ. Сошиал дээрээс авч гин. За тэгэл иргэн тойрны хүмүүсүүд найз нөхөд гэл инфлюенсер гэл тэгэнгүүт илүүдлөөсөө бүр мөс сургуулахаа болчихё л да гэдэг сонголтыг хийдэг. Тэм өсвөр насны хүмүүс айгу хэлбэг гарч байна. Энэ яг зөв. Би бол одоо хараад тахтай арай л нэрт болов гэж хараад байгаа. Тэгтээ одоо мэдээж өсөхгүй байхгүй байгаа гэдэг. Бүр мөсөн урахаа болно гэж бас байх уу? Одоо энэ ч юм бол яг нөгөө нэг юу гэдгийг яг энд professional хариултыг нь арай өөр хүмүүс өгөх байх л та. Гэтэ миний яг хувь хүний тухайд бол арай ч өрөөсгөл ойлголт гэж ойлгоод байна. Яагаад тэгэхээр бас нэг төрлийн буруу байх л гэж бодох гээд байна л да. Яагаад тэгэхээр за өсвөр насныхан ч одоо ингээл ер нь эмэгтэй хүмүүс ингээл гоо сайхан дээр аюухан анхаарал тэ өсгүй байвал ингээл гоё байх гээд байна. Өсгүй байвал гоё байх гээд байна. Яагаад энэ би ер нь өсгүй байгаад надад ямар давуу тал байгаа. Ямар султай л байгаа гэдэг ихний хэлжинд бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Юу гэдгийг ингээд нөө би үнийгээ харьцуулах, хүмүүстэй харьцуулах одоо нөгөө сошиалор хэтэрхийх ингээд edited filtered юмнууд аюух явж штэ тэ. Тэрнээс харахаар нөгөө хүмүүс маань нөгөө idol гэдэг байгаа хүмүүс ч юм уу тэ нөгөө ментор хийгээл тэнийг аюу ингээд даган дуурах гэдэг ийм хүмүүс нь аюу тийм өөгүй үсгөө ингээл ерөөсөө өвчлээгүй бүх ингээл бүх юм нь аюу төгс харагдаад за тэгэл нөгөө нэг одоо мэдээж тeenage нас руу орж ийн гэдэг чинь ингээл нөгөө relationship-ийн асуудал аюу өсөж байгаа байхгүй. За ингээл тэ нэг ийм краштай болцсон. Тэгээ нөгөө краша харсан чинь нөгөөх нь одоо энэ өөрийнх нь л ус таалагдахгүй байх гэдэг нэг ийм бодол олж ирээд байна л да. Тэр нь өөрөө яг зөв юм уу буруу юм уу? Эртний хүмүүсийн одоо тэр бойфренд нь ч юм уу тэ эсвэл краш нь өсөн дургу байх ч юм уу эсвэл яг өөрөө дууг байгаад байгаа юм уу? Эхлээд өөрийгөө мэдээг байгаад байна гэсэн үг байна. Энд хариулт өгч чадахгүй нэг гэдэг чинь яг өөрийнхөө бодолд итгэлтэй биш. Би өөрөө энэ өсөн дургу байгаа юм. Эсвэл тэр хүн дургу байх гэдэг юм. Энэ үс яг ямар гай болоод байгаа. Одоо нэгвэл авчвал яг ямар давуу тал үүсгэх гээд байгаа гэдэг юм нэг эхний ээлжинд шийдэх хэрэгтэй байгаа байхгүй. Зарим тохиолдол байна л да мэдээж одоо тийм
Хүмүүс хараад чи ямар амар өстэй юм бэ гэж тэгвэл хүн бас нэг юм бодно шүү дээ тий. Гэтэл тэр маань өөрөө тэр хүний онцлог тэр нь айгүй хөрхөн байж байхыг бас үүсэхгүй. Хүн өөрийнхөө онцлогийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр өөртөө таалагдахгүй би үнэхээр өсөн дургу те яг энэ хэсгийнхаа өсөнд би дурггүй. Гэх юм бол мэдээж хүмүүс тухайн юмдаа таарсан тохирсон үйлчлэгээ авахыг зорино шүү дээ те. Тэр нь бол зүг байхгүй. Тэгээд яг одоо мэрэгжлийн тийм үйлчлэгээ хийдэг газруудаас эхлээд маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар сөрөг үр дагавартай байх юм. Нэгдүгээр, хоёрдугаар аль хэсгийг хүсэж байгаа. Одоо би арьсчин болвол хүний хамгийн том талбайтай эргэтэн. Хамгийн том талбайтай. Тэгэхээр энэ эргэтэн чинь тэр чигээр өсөөр хүчигдсэн байгаа шүү дээ. Бид нар л унаал ингээд байгааг нь сайн мэддэггүй ч нөгөө богино мөчлөгтэй ундаг. Хурдан чургадаг, хурдан чундаг. Ингээд нөгөө цикл нь айгу богинохон. Гэтэл одоо хуух ч юм уу те өөр хэсгийн өснүүдээ унахаар хүмүүс амар мэдрэг байдаг байхгүй. Одоо өсөн ч юм уу, сарнуусан ч юм уу. Өмсгөө алдчихаараа бүр ингээд стандарт нэг ийм болоод тэглээ гэд ингээд маш их цочрддаг хэрнээ миний биений өсвөр нь ингэж байгаа юм болов. Унж байгаа юм болов, ургаж байгаа юм болов гэдэгтэр нөгөө энэ цикл нь зөв явж гинүү гэдэг тэр ч юм уу анхаарал хандуулахгүй. Зөвхөн энэс яг нэг тийм тухайн мөчтэй хэрхэн ангиж рах юм. Хүн өөрийгөө аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Жишээ нь би одоо өөрөө хувийнхаа юунаас ярих юм бол би өөрөө ер нь вакс хийлэгдэг хэрнээ яг одоо ганц хоёрхан хэсэгтээ хийлэгдэг. Бүтэн биеэрээ ордоггүй. Орохыг угна хаад нэг бас тийм бодол орж ирнэ. Хүнээр өсвөө явуулж байгаа юм уу те. Нэг хэд хоноод вакс толно гэж гүхгүй гэж боддог боловч эргээгээд тэрэн дээрээ өөрийнхөө одоо хариултыг өөрөө авсан гэсэн үг байхгүй. Өөртөө аягүй сайн ярилцсан. Энэ үс надад ямар гай болоод байгаа вэ? Нэг бол би энэ үсийг аваад яах юм? Авахгүй байвал яах юм? Ямар асуудал байгаа? Би энэ үсээ арчилж чадчих байгаа юу? Үсгүй болчих юм бол би үсгүй арьсаа арчилж чадах уу? Энэ үсгүй болоод дараа нь үр дагавар ямар үр дагавар гарах юм болоо гэдэг дээр бас ингээд нөгөө айгуу сайн бодоод ч юм уу эсвэл нөгөө нэг сурвалжаас жоохон мэдээлэл авсан учраас тэрэндээ айгуу ихтэй байгаа гэдэг учраас одоо ваксыг сонгосон байгаа даа л да. Үйлчлэгээ авдаг юмараа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд ч юм уу одоо энэ сонирхож байгаа хүмүүс эхлээд айгуу өөртөө сайн ярилцах хэрэгтэй. Хугацаа байгаа байхгүй. Хэдэн жил энэ үстэйгээ амьдраад ирсэн байгаа шүү дээ. Одоо хүртэл те. Одоо тэрнээсээ салах тийм бодол ороод ирсэн байгаа л эхний ээлжинд ярилцах шүү дээ. Өөрөөр бодол тийм үү те. Тэрийг маш сайн өөртөөгөө ярилцсан. Өөрөө мэдэхгүй л өрөөлтөө ярилцсан. Тэрийг хийлгэж байсан хүмүүсээс сонсно. Тэгтээ хамгийн гол нь их сурвалжаа аягүй сайн сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол зүгээр л нэг хүн одоо тэнд нэг хүн би лазер хийлгээд өсөхгүй болсон. Тэр хүн хэдэн удаа лазер хийлгэсэн юм? Ямар арьстай юм? Ямар арьсны төрөлтэй юм? Ямар өнгөтэй арьстай юм? Ямар үстэй юм? Үсний ширхэг нь ямар байсан юм? Хэдэн удаа орсон юм? Хэдэн дүүргээр орсон юм? Чинь аягүй олон юм. Зөвхөн тэр хүний нэг юм ганцхан шийдвэр дээр биш байгаа байхгүй. Айгу голон юм байгааг тэр олныг нь бодож үзчихээж, өөрийнхийг нийлүүлжээж одоо тэгээд хамтран амьдардаг хүн байгаа л эсвэл одоо бойфренд нэгдэг юм уу, краш нэгдэг юм уу, ямар бидгийн. Тэрийг ярилцахад одоо нэг асуудал байхгүй. Одоо ингээд бүх юм чинь ингээд би энэс санаа зовоод ярьж чадаагүй гэдэг юм одооны тийнейжерээс баг гарахаа болцсон. Тэгэхээр тэр тухайн айгуу чөлөөтэй ярилцах хэрэгтэй тий. Асуудалтай хэсэг нь юу байгаа юм тий. Ямар зовж байгаа юм байгаа штэ тэр хүн тий. Эхний ээлжин санхүүгийн асуудал. Мэдээж байж таа тий. Тэгээд сэтгэл зүйн асуудал хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. За энийгээ болох юм уу? Яагаад санхүү ярьж байгаа гэхээр нөгөө хямдхан төсвөр юм сонгох гээд бас буруу шийдвэр гаргах вэ гэдэг дээр аюул сайн зөвөх хөстө бодох хөстө болчдөг байхгүй юу? Санхүү яг үүндээ эхлээд ингээд бид нар юмаа л гаргачих юм бол болох юм шиг байдаг хэрнээ санхүү аюул чухал. Санхүү дээр тулгуурлаад ямар аппаратаар, ямар газраас, ямар үйлчилгээ авах вэ? Яах юм гэдэг юмнууд гараад ирдэг байхгүй юу? Тэ? Одоо чинь бид нар ямар ч юмыг одоо нэг цам заавна гэсэн чи одоо ингээд сонголтууд аягүй олон болцсон. Тийм шүү дээ. Зүгээр л яг мөнгөнийхөө хэмжээнд тааруулж одоо худалдаа авалт хаашаа явах авч штэ тий. Яг тэрэн шиг энийгээ ч ихсэн аягүй сайн төлөвлөх хэрэгтэй. Яарн сандраа өнөөдөр би өсвөө болчвол маргааш хөөрхөн болох юм шиг одоо шууд ингэж өрсө болохгүй. Тэглэж нэг удаагийн
тийм beauty product overnight тийм бол юу байхгүй. Хаач. Худлаа юу те. Шууд өнөөдөр ингээл биш идэл маргааш. Яг хуу бүр мэс цасалт осоод татуулж матуулаад нэг тиймэрхүү юм л шууд эффект өгнө гэхээс биш. Ямар ч юм одоо гоо сайхны юмнууд одоо нэг шөнийн дотор ч юм уу те нэг цагийн дотор шууд ингээд өссөн үр дүн гэж юм. Гэтэ яг бол лазер ч юм болохоор тэгээд байгаа үстэй. Тавтамжтай. Тэгэхээр миний хувьд бол би тэгж бодох нь лазерын тавтамж гэдэг маань өөрөө одоо ингээд ирэн тентгийн газруудын сурчлааг харж байхад за нэг сард нэг удаа 20 хоногт нэг удаа дараагийн тавтан үйлчлэгээнд ирж ороорой гэдэг. Ер нь туяачид ийм ойрхон хийгддэг зөв үү буруу юу? Миний бодлоор болохоор нөх хуучин цаг үед ч одоо энэ туяан цуурлсан аппарат нь янз бүрийн юмнуудаас нөх хүн өөрийнхөө хувь хүний нөх биеийн хорыг гадагшлуулна гэж байгаа шүү дээ. Нэг иймэрхүү зүйл хийгдгүүсээ одоо болохоор одоо юмдгөө орчин цаг үед юм хөгжөөд ийм мундаг болчиход байна уу? Энэ туяан хорыг гадагшлуулж биеэс бүр ингэж зайлуулж байгаа тийм юм бол дуулахгүй. Тэгээд эсвэргээрээ миний бодлоор бол нөгөө нэг эрүүл бус хүний үс ургадаг тий. Тэгэхээр бүр мөсөн нөгөө нэг одоо илүүдл үсээ ургаж байгаа яаж ургаж байгаас хамаарч хүн одоо өөрийнхөө бие дээр юу явагдаж байгааг бас таних боломжтой илүүдл үсээр дамжуулаад тий. Одоо ч толгойтой үс маань одоо жишээл унаал хэлэх юм бол ер нь бол ихэнх тарж байгаа толгой мигрен өвчин ч юм уу те толгой талж өвддөг иймэрхүү амар стресстэй те цусны эргэлт нь айгуу муу ингээд цус толгойд тархинд очдоо цус нь их муудсан тийм хүмүүс байдаг ч юм уу. За эсвэл одоо нэг эмзэг хэсэг буюу нэг одоо бикини фэйшлийн хэсгийг ярих юм бол биений өмнө одоо те зогссон бүр ирэхэ болцсон айгүй эрт наснаасаа эрт ирэхэ болцсон гэл ингээл эмэгтэйчүүдийн асуудалтай хүмүүсүүдийн илүүдл үснэ тэр хэсэгтээ бас өвчөж эхэлдэг. Тэгээд би бол айгаад байдаг хгүй яг энэ үсийг бүр мөсөн ургуулхаа болчихлоо бид нар юугаараа дамжуулж мэдээлэл авах вэ? Эрүүл байна уу, үгүй байна уу? Мэдээж нэг дүлийн эсгүүд дээр бүр одоо юу явагдаж байгааг нь мэдэрхүү. Тэгээд мэдээж энэний бүр хичнээн бүр хожим нь бүр хожуу хугацааны дараа мэдэх юм бол харамсмаар. Тэгэж санагдаад идэгэн. За тэгээд миний зүгээр яг би өөрийнхөө л зүгээр нэг сонирхчийн шугамар яалтчгүй одоо 17-8 жил илүүдл үсний чиглэлээр ажилласан болохоор энэ тентгийн нэг хүмүүсүүдийн нэг юм юунуудыг уншдаг байхгүй юу? Влогуудыг. Блог гэж байгаа шүү дээ тий. Ингээл бичсэн гой юмнуудыг бол уншихад яг нэг бодит дүр дүнгээ өөр дөр тохиолдсон кейсүүдийг бичдэг. Яан зэрэг одоо дэлхийд даяар бүр амар юм бичсэн хүмүүсүүд байдаг. Мэдээж бас эрэг талаас нь бичсэн ч хүмүүсүүд байдаг л да. Тэгтэл ингээл сөрөг талыг уншихлаар амар жоохон эвгүй санагддаг. Тэгээ энийг нэрээ ийм байдаг бол энийг нь хилчих юмсан. Хэдэн жилийн дараа тэгээд шууд жишээлбэл одоо энэ туяан цуурлсан үйлчилгээнүүд чинь тийм хурдан хугацаанд бас нөгөө нэг үр дагавраа өгдөггүй гэдэг байна. Тэгээ та энэ зүгээс гоё. Энэ дээр болохоор ийм одоо шинэ лазер үйлчилгээ болохоор 1960 оноос эхэлсэн юм байна л да. Ер нь ингээд за энийг юу аа ингээд ийм үйлчлэгээ байж болох юм байна. Ингээд энэ илүүдл үсийг ингээ авах боломжтой байна гэд ерөөхдөө бий болсон. За тэгээд яг FDA гэдэг нөгөө Food Drug Administration гэдэг энэгээр яг баталгаажж гарч ирсэн болохоор 97 он. Баггүй 90 оноос эхэлж үзэж эхлээд 97 онд энэ үйлчлэгээ ингээд FDA-ээр approval болоод за энийг ингээд одоо ямар ч одоо юугүйгээр одоо гаш нөлөө багтай ингээд нийтэд хэрэгжилж болох юм байна гэдэг үднээсээ 97 оноос эхэлж гисэн юм. Тэгэхээр бас тийм удцсан үйлчлэг биш болж таах гэдэг байгаа байхгүй 97 он гэдэг чинь одоо 20 хэдэн жил 30 жил арай болов байгаа гэсэн. Тэгэхээр энэ өөрөө цаанаасаа юу гэж хэлж байгаа юм гэхээр нөгөө лазер үйлчлэгийг яагаад олон давтамжтай хийгээд байна гэхээр үсний ургалт бүгд нэг зэрэг так гэл нэг юм бариан дээрээс эхэлж байгаа юм шиг зэрэг ургадаг юм байна л да. Янз нөгөө нэг гурван мөчлөг гэдэг нь шүү дээ ингээд ургалтын үе тэгээд шилжилтийн үе унах үе ингээд үеуд байдаг. Тэнгүүд лазер үйлчлэгээ ямар үед нь нөлөөтэй гэдэг вэ гэхээр ургалтын үе дээр нөлөөтэй юм байна. Тэгэхээр за өнөөдөр би ингээд лазерт орлоо шүү дээ. Лазерт орсон чинь нөгөө нэг за яг ургалтын үе дээрээ таарсан азтаач хүү азгууч хөөнийг хэдэн ус байна заяа. Тэнгүүд бас нөгөө шилжилтийн үе дээр уналтын үе дээр өөр үеуд дээр явж байгаанууд нь тэрэнд хүртэх боломж болчих жоох. Тийм. Нөгөө хүнд ямар тэр лазерт
өгтөж чадахгүй байна шүү дээ. Тэгээд тэр өртөлтөд өгөхгүй учраас энийг давтамжтай хийхээс аргагүй болчих жоо. Цаанаасаа. Тэр бүх үсийг л хамгаалах гэдэг шүү дээ ер нь. Аль нэг мөчлөгийг тааруулаад тэнгүүд нөгөө мөчлөгийнхэн дагуу тэрийг 20 хоног цаад нэг удаа хийх зүг болж тарах гэдэг байгаа байхгүй. За окей. Энэ нь ургаад хэлэх юм байна. Нөгөөдүүд нь ингээд тэр чинь бүгдийг ингээд ялгаад ингээд ингэх боломжгүй. Одоо яг ургаж чинь одоо ингэж чинь бүгд өөрөөр нөгөө төвшөнд процесс нь явагдаж байгаа. Цикл нь өөр төвшөнд явж байгаа учраас тэгэхээр тэрийг бүгдийг хамруулахын тулд олон давтамжтай хийж байгаа. Тэгэд лазераар бүрэн арилгах боломжгүй. Бүрэн зогсно гэж болов байхгүй. Бүрэн бол. Яагаад гэхээр энэ нөгөө нэг дахиад нөгөө хүний биеийн онцлогоос шалтгаалж байгаа. За хэдийгээр ингээд лазерыг маш олон давтамжтай ороод ингэх юм бол нэлээд үр дүнд хүрнэ. Гэхдээ юунууд дахиад тэр ургалт нь дахиад сэргэх хүснүүд бас байдаг. Сэргэж чадахгүй үлдчихэж байгаа хүснүүд ч бас байгаа. Тэгэхээр энээсээ хамаарат тэр хүн одоо юу гэдгийг шууд лазер хийж байгаа хүн одоо за ингээл одоо өсгөө хэж ингээд энэс үс гарахгүй гэх баталгаа өгөх боломж байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө тэр лазер тэдийгээр өртөөд ингэсэн ч гэсэн дараа нь тэр үс одоо дахин ургах тийм боломжтой тийм нөхцөл бүртгэхийг бас үүсгэхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг яг бүрэн бол одоо өсөхгүй огт өсөхгүй. Яг нөгөө нэг одоо амархнаар тайлбарлах юм бол би физиолог нь одоо дархлаа сайтай хүний үс тий. Хүний үс гэхээсээ илүүтэй ер нь цусны эргэлт ч гэсэн. Би одоо тэгж боддог байхгүй одоо цусны илүүдл үсний одоо уутан царын одоо доод хэсэг нь фолликул гэдэг хэсэг байгаа шүү дээ. Тэр маань өөрөө венес судаснуудтай холбогдож байдаг. Энэ дархлааны систем сайжраад ирэнгүүт нөгөө цусны эргэлт чинь ингээд идэвхжээд энэ доороос нөгөө венес судаснууд маань фолликулыг тэжих процесс явагдана тий. Тэгэнгүүт яг нөгөө түрүү хоёул мөчлөг гэж яриад байгаа ш. Тэр чинь болохоор бас нэг биений эрдэгтэй адилхан хүн унтаад босоод ирэхэд өстэй болцсон үеуд бас байдаг. Тэр нөгөө нэг яг нөгөө нэг мөчлөг нэх юм уу да. Гинтл яг тэрний процесс нь явагдаад ус маань хорон зур гадагшлаад сухагаар гараад ирдэг. Тэгээ их богинохонд одоо сухах бодлоогүй гэж бодож атал унтаал босоод ирэхэд өгнөө өснөд чинь ингээд хангалттай хэмжээнд авагдах хэмжээнд гараад ирсэн байдаг. Тэгээ энэ мөчлөг тэгтээ ер нь бол нэг яг тийм одоо 20-с 21 хоног те 3-7 хоногийн дараагаас идэвхжиж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд бүр идэвхжгүй хүмүүс бас байдаг. Идэвхжгүй байгаа нь өөрөө нэгсэндээ нөгөө нэг хувь хүний өөрийнх нь дархлааны систем муудсан магадгүй өвчлөлтсөн ч юм уу те. Тэгээд би бол бас ингээл харж байхад ингээл нөгөө нийлүүд ус авч байхад харахад цагаан холтонгууд дээр бас ийм тохиолдлууд бас айгүйх явагддаг. Тэгэнгүүт яг нэг талаас нэг сайшаалтай байгаа юм юу яж гэвэл үс нь айгүй удажж ургаад байгаа боловч нөгөө хүний нөгөө эрүүл мэндтэй холбоод ярьчихлаар өөр асуудал болчихсон. Тий. Гээд байгаа. Тэгээд одоо лазерын хувьд ч бас яг энэ процесс явагдаж байгаа. Гэхдээ одоо нөгөө лазер ч одоо хийгдэж байгаа процесс нь өөрөө нөгөө үсийг хусж байгаа даваад байдаг тий. Тэгэхээр энэ үед орох болов нөгөө нэг яг тэр ургаж явж байгаа үед гэдэг. Ургаж явж байгаа үед нь яг хусж байгаа гэхээс илүү нөгөө нэг юм 0.3-аас 5 мм хавцаа тийм шууд нөгөө нэг утаар нь бол ордгоо шүү дээ. Тэгэхээр тэр нь бэлтгэгдэж байгаа л асуудал байна. Одоо нөгөө лазертаа бас нэг юм одоо вакс дахь төрөл нэг юм бэлтгэл ажил ингээд нэг юм байдаг шүү дээ тий. Тэрнийг тэгээд skin irritation одоо үрвсэл skin аль болох нөгөө арьсаа гэмтэл үүсэхгүй байхын тулд нөгөө нэг үсийг багасгаж агаад тэр чинь нөгөө нэг үсэндээ нөлөөлөх ажилбар биш. Тэр фолликулын төвшний асуудал үүсгэж байгаа учраас тэр тийм тэгэхээр гүний асуудал явж байгаа болохоор нөгөө урт үстэй байх юм шаардлагагүй. Урт үстэй заавал үстэй байх юм ч юм уу гэхгүй. Гэхдээ огт үсгүй байлгахгүй. Яг л тэр огт үсгүй үсийг авцсан эсвэл одоо бүр ингээд ваксдсан ч юм уу тийм байх юм бол тэр нөгөө процесс нь яг циклдээ орохгүй учраас тэр циклийг тааруулахын тулд бас жоохон ургуулж аваад ирдэг. Тэгэхээр яг нэг ургалтын процессыг нь л яг нэг ургалтын тэр үе дээр л тааруулахыг хичээж байгаа. Тэгээд дээрэс нь лазер дээр болохоор бас нэг юм хэлье гэж бодож байсан. Нөгөө ёнжаагүй учраас юугүй ямар ч одоо хавдрын эрсдэл байхгүй гэж үзэж байгаа. Лазерыг бол. Яагаад тэгэхээр гүний төвшөнд одоо хавдрын ер нь гол
шалтгаан нь ДНХ-ийн өөрчлөлт байгаа байхгүй. ДНХ мутац. ДНХ-ийн мутац үүсгэж байвал тэр одоо хавдар үүсгэгч эрсдэлтэй ингэж үзэж байгаа байхгүй. Тэнгүүд лазерыг болохоор яг ДНХ-ийн төвшөнд мутац бол үүсгэхгүй. Одоо X-ray ч юм уу эсвэл UV light энэ шиг одоо яг ДНХ-ийн төвшөнд үүсэхгүй байгаа гэдэг нь ямар ч хавдрын эрсдэлгүй юм байна гэдэг ойлголтыг хүмүүс төрөж байгаа байхгүй. Ер нь гэтэл одоо хэд хэдэн ревю ингээд уншаад оролцоод ирэхлээр хавдрын эрсдэлтэй эсвэл арсны асуудалтай хүмүүсийг лазер хийх зориулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө би түрүүлсэн шүү дээ 97 онд л ингээд FDA approval аваад ингээд ажиллаж ирсэн. Тэгэхээр 20 хэдэн жилийн хугацаанд энэ бол хангалттай ревю биш байхгүй. Хангалттай энэ бол одоо ямар ч асуудалгүй хэдэн жилийн дараа ямар ч үр дүн одоо гаж нөлөө гарахгүйгээр асуудалгүй байна гэж хэлэхэд одоо эрт байгаа байхгүй. Би бол тэгж үзэж байгаа. Тэгээд арсны асуудалтай хүмүүс одоо хавдрын үүлэмжтэй хүмүүст лазерыг бол хоригдж байгаа. Тэгэхээр энэ хангалттай нөгөө нэг судалгаа хийгдэж чадаагүй байгаа. Тэгээд дээрэс нь Монгол улсад бол бүрч судалгаа огт юу байхгүй. Тэгсээ гэрсээ нөгөө үйлчлүүлэгчийг өгөхтэй тэгээд энэ үйлчлэг аягүй их түгээмэл орж ирж байгаа. Тэгэхээр энийг аягүй олон талаас нь л бодох хэрэгтэй болчихж байна л да. Энд хийх хэрэгтэй үстэй тэн лазер мазер нь ер нь лабораторид сөрөлт ялангуяа энэ хурцыг арстай юуж байгаа хүмүүсүүд чинь харьцаж байгаа хүмүүсүүд тийм шүү дээ. Ядчил технологид дерматологист гэдэг чинь бүр ингээд мэрэгжил байгаа шүү дээ тий. Яг одоо яг ямар спешиалист лазерыг нь хийх ёстой гэдэг би бас яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүр спешиалист болсон тийм хүн хийх ёстой л гэж бодож байгаа. Дерматологистаар бүр төгссөн мэрэгчлийг эзэмшсэн бүтцийн асуудлыг мэдж байгаа. Түүнээс ч нөгөө одоо ийм курсүүд байгаад байна шүү дээ тий. Энэ курс чинь бол өөрөө бас жоохон хангалттай мэдлэг болж авч чадахгүй байгаа бол гэж бодож байна. Яг нөгөө тогног төхөөрөмжөөр нэг ажилуулах л ойлголтыг өгж байгаа боловч энэ өөрөө яг ямар үйлдэл гараад ямар процессор зүгээр техник гэж болчиход шүү дээ. Харин тийм болчиход байгаа. Би бол одоо харж байхад л ингээл техник зүгээр нөгөө нэг гоо сайхан ч нар хийж байна. Тэ. Бас л амар санагдаад байна. Би бол одоо эхлээсээ хэрвээ үнэхээр хийгээд зорж байгаа бол яг бүр багаас нь арьсаа асуудал л да тий. Тэгэл ингээл илүүдлүүсээ асуудлах хэрэгтэй. Түүний дараа байвал одоо яг бас тий байж болох гэж хүлэмжшөөрмөр байна. Амар санагдаад байдаг. Ай гэл. Миний хар хүмүүст яг тэрийг нь л айгуух анхаарчдаг юм шиг гэж одоо канцер риск ерөөсөй байхгүй юм биш тий. Тэ нэг мутацтай үүсэхгүй энэ ч нөгөө айгу өнгөц тийм их гүний асуудлууд биш. Одоо эд эрхтэн л очихгүй учраас одоо нэг фолликулын төвшний ажилбар гэж үзээд тэрийг ямар ч эрсдэлгүй мэн гэж үзээд байгаа боловч ямар ч юм аягүй судалгаан дээр хийгдэж байгаа байхгүй. Ийм судалгаа тэдэн жилийн судалгаа тэгжээж бид нэр хангалттай ревюг авах боломжтой байхгүй. Гэтэл одоогийн байдлаар аягүй шинэ салбар тэгээд дээрэс нь энэ шин дээр нь ямар ч ревю байхгүй. Тэгэхээр хүмүүс нөгөө ийм эрсдэлтэй юм байна. Ингэх юм байна. Энийг болохгүй болов гэдэг авах юм байхгүй учраас болох юм байна. Тэр хэлчихэж байгаа юм чинь би болох юм байна гэл. Тэгжил энэ одоо лазерыг яаж үйлчлээд байна? Яг реклам харахаар ч одоо ингээд зөвхөн гадаргуу хэсгээр тойн цэцрэг очивол за яг өсний одоо яг нэг уутан цар дотор хүртэл үйлчлэгээ үзүүлээд байгаа юм шиг тиймэрхүү одоо сурчлагынууд маркетингийн сурчлагынууд яваад байгаа байхгүй. Миний бодлоор болохоор яг тайлбар нь болохоор юм. Өсний уутан цар дотор байгаа нөгөө тодорхой хэмжээний үлдсэн өсөө шүү тий. Тэрийгэ дээрээс түлээд өгчүүлээд тэгээд өгчсөн хэсэг чинь өөрөө одоо нэгсэндээ нүсний уутан царыг хатангшруулж штэ тий. Бүр мөс ингээд агшаагаад тэгээд доороос шинэ ус төлжиж ургадгүй гэж ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгээд миний хаар болохоор нөгөө нэг зөвхөн өсөө их өгчүүлээд байгаа юм шиг бодол биш байгаад байгаа. Өсний уутан цар дотор өөрөө тэгэж хатангшрах хэмжээ хүртэл ингэж агшиж гин гэхлээр арай жоохон талбай тэлээд тий зөвхөн дээд давхартаа биш өшөө жоохон гүн рүү үйлчлэгээ үзүүлээд байгаа юм болоо гэж боддог. Үйл ажиллагааны алдагдал шууд үүсгэж гэсэн үг шүү дээ. Ерөөсөө л ингээнээр хэлэх юм бол ургалтыг бүрэн зөксөх гэж үзэж байна гэдэг чинь тэр чинь зөвхөн нэг хэсгийн өсний асуудал биш байхгүй. Тэр чинь өсний уутан цар
тэрнээс цаашаага ямар холбоо авах вэ? Маш олон холбоог тасалж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр илүүдл үсийг яг энэ специфик одоо яг лазер гэдэг аргаар ч юм уу эсвэл энэ шинэ гарсан аппаратын үйлдэл одоо суурилсан ийм аргуудыг хэрэглэх нь зөв юм уу гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Үйл ажиллагааг бүрэн дарангуулж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо шинэ зүгээр хүн дээр ярихаар зүсээ ахвал зөвхөн бол хоол боловсруулах системийн алдагдaltaй л болж таарч шүү дээ. Тэгэхээр одоо энэ их талбайны үсийг бүгднийг хатангашуулаад ингэж юм гэхэлэр цаашаага арсанд ирж байгаа тэжээлийг хүртэл алдагдуулж байгаа гэсэн үг байхгүй. Сэрэл мэдрэхүү одоо юу гэдгийг тэр хөрөлцөх бүх юмд болуулж байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр. Тэр нь юу гэдгийг одоо очингууд би арсандаа хөрөнгүүд мэдрэхээ болцсон байна гэж мэддэхгүй ч гэсэн тэр бол нөгөө нэг бүр микро төвшний цаана бол асар их доголдлыг үүсгэж байгаа. Одоо бид нар жишээ нь үс өмсөс мормос хуйхны үс унаал энийг ургуулах гэж бүр ингээд хичээдэг бол маш их юм болж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Энийг за унгаах айгүй амархан байцдаг юм байна шүү дээ. Лазер мазер хэлээд ингээд үсээ унгаачих айгүй амархан байгаа дээ. За нэг өдөр энэ чи айгүй хэрэгтэй болж таарлаа. Одоо энэ өсчин өдөр маш хэрэгтэй боллоо. Ийм үүрэгтэй байсан. Тэгэхээр одоо энэ ингэж болохгүй юм байна гэж тэгвэл яах вэ? За одоо үсээ ургуулъя гэж тэгвэл яах вэ? Тэрийг хахиж сэргийх боломжгүй байхгүй. Тэрний тэнд явж байгаа тэр бүх фолликулд одоо цусан хангамж, булчингийн үйл ажиллагаа, тэр мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлүүдийг хэрхэн сэргээх юм боломжгүй болчихж байгаа. За сэргээдэг юм байлаач тэр нь маш удаан хугацааны одоо сая ямар давтамжтай ингээд хүн өсгөх болохгүй явж байна те. Тэр нь шиг эргээгээл тэрнээс их хугацаа зарцуулна. Хэрвээ сэргэж одоо болох боломжтой бүр сэргэхгүйгээр алга болох юм гэсэн үг. Тэгэхээр энэ л юмнуудыг хүмүүс тодорхой хэмжээгээр ойлгоод ямар давуу талтай байгаа, ямар сул талтай байгаа эхний ээлжинд бодох хэрэгтэй болж байна. Хүмүүс одоо имплант хийх гэсэн хүн байдаг бол одоо бүгдийг авахлах гэж үзэж штэ. Эргээгээд энэ шин салбарууд их хүчтэй, амар хүчтэй орж ирээд бас л яг тэр шиг ингээд уналтанд орж буцаагаал нөгөө натуралны одоо тий яг ингээд өөрийнхөө байглаараа ийм хүн хамгийн гоё юм байна тий гэдэг ийм асуудал байгаа шүү. Тэгэхээр зөв шийдвэрийг зөв цагт нь гаргах хэрэгтэй болоод байна. Зөв аргаа сонгох хэрэгтэй, судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед яг өөрөө уншиж судлаад ингэхгүй бол ядаж спешиал хүмүүсээс нь мэдээлэл маш сайн мэдээллийг аваад үнэн зөв мэдээллийг аваад ингэх юм бол шийдвэрээ зөв гаргах. Дахиад энэ үсийг ургуулна гэдэг асуудлыг ятгах тусам нэгтэл гэдэг шиг асуудал болчихж байгаа байхгүй юу? Үсээ ургуулна гэдэг бол төвөгд шүү дээ. Тийм шүү дээ. Яг нэрээ л ургуулах гэж. Энийг ахаад яаж ургуулах вэ гэдэг тал дээр бодглохлоор би надад амар санагддаг байхгүй. За би нэг төвстэй болохоор шийдлээ шүү дээ. Тэ буцаад. Би төсч ирнэ гоё болж тарлаа шүү гэдгийгсэн ч юм болохгүй шүү. Тийм миний бас мдэггүй гоё үндсийг гаргаж ирж гоё ярьж гин. Тэгээ яг нөгөө нэг ер нь одоо яг нөгөө дэлхийд даяар бол нэг тийм бүр тархалцсан нэг зүйл байгаа л да. Тэгээ энэ өөрөө нөгөө нэг хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй цор ганц арга нь вакцима гэдэг энэ тодорхойлтыг бол одоо зөвхөн надаар төгсгөө дэлхийн эрдэмтэд хүртэл энийг олж мэдээд илрүүлээд тэгээ энэ нь бол ялцчихгүй бас бодит кейс байгаа. Тэгэхээр зөндөө олон төрлийн илүүдл үсийг авах аргачлалууд байгаа даа. Тэг яг сүүлийн үед л нөгөө нэг хүмүүсүүд маш хурдан хугацаанд л гоё болж шигээл гэсэн зүйлийг аюу их сонгодог болсон. Тэгээд ялангуяа яг энд өсвөр насныхан их өртөж ороод байгаа нь нэг бодлын жоохон харамсмаар. Тэгээ нөгөө нэг байгалаараа гоё болох боломжтой. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд ч өөрийнхөө нөгөө өсөлт хөгжилт нь бүр яг тулцсан хэмжээнд очих бас нэг тодорхой нас байгаа шүү дээ. Тэр хүртэл хүүхдийн өсөлт одоо зөвхөн өндөр болох талаасаа биш илүүдлээс бас мөн энд орж ирнэ явагдчихл байдаг. Тэгээд зогсоод яг нь унах мөчлөг гэж байгаа шүү дээ. Түрүүний ярьдаг. Тэр мөчлөг дээрээ бас өснө унах хүртэл ууг нь хүлээчүүл. Тэр нөгөө нэг жоохон багтай хүстэй төрсөн хүүхдийн нөгөө мөчлөгний явагдаад тэр их өснүүд нь ер нь бол бас бүгдээрээ биш юм ахад тодорхой хэмжээний өснө унаад ахиж ургадгүй тийм тохиолдол байдаг. Тэгээд яг нэг бодлын нөгөө аав ээжүүд маань нөгөө нэг одооных шиг ийм мэдээллийг авдаг гоё нийгэм тус амьдарч байгаагүй болохоор хүүхдүүдээ бас хүүхдөөсөө барыг давсан мэдээлэлтэй бас биш байгаа дээ тий.
Тийм. Тэгтээ яг нэг одоо ер нь бол бас л хуучин арга руугаа их шилжиж орж ирж шүү. Тэгээ энийг бол би бүр ягаад гоё баттай бас мэдээд байна гэхээр манай одоо Австралийн лайкн байна тийм ээ. Лидия манч тэгэж ярьжсэн лазерын талаар өөрийнхөө тодорхойлтыг надад өгсөн. За тэгээд одоо энэ Японы төлөөлөгч лайкны минь бас төлөөлөгч одоо Японд явагдаж байгаа процессыг бас надад аюу гоё ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн байхгүй. Би тэр илүү төлөвсний талаар гоё ингээ мэдээлэл солилцож явахдаа лазер гэдэг зүйл Японд ер нь бол одоо бас болоод байгаа. Яагаад байгаа гэхээр нөгөө нэг хүний биед явагдаж байгаа зүйл нь Японд бол ил тодорхой ерөнхийдөө болж байгаа. Гэхдээ мэдээж үйлдвэрлэгч орон тэгж дэлхийд даяар хамарсан мэдээллийг шууд ингэж цацахгүй. Тэгээд буцаад хуучин арга руугаа шилжиж орж байгаа. Одоо баг ч хуучин арга биш, шинэ байж магадгүй. Японд өөрөө вакс өөрөө бас цаад баг ингээд газар авч хүмүүс айгүйх вакс хийлэгдэг болсон. Эсвэргээрээ нөө эрүүл арга руугаа шилжиж орж байгаа ийм бас юу байгаа юм бэлээ. Лазер хэлхээсээ татуулж эхэлж байгаа. Тэгээд сонин би гайхаад байдаг Япончууд үгүй ус багтаа хүмүүс тэгсэн мөрчлөөд үсээ үздэггүй. Ингээл хойтлох ус мүсээ хусаал татваргадал ягаад тийг сонин те. Манай монголчууд ч мөр өөр шүү дээ. Манайх чи яг Аз талдаа гэхээс илтээ тийг том ясархуу өсөлт хөгжилт ус мүсэн шал ондоо энэ хятад метод шиг биш те. Ондоо те. Тэгээд энэ дэр миний бодлоор нөгөө коммерчлийн тоглож байгаа үүрэг аяа өндөр байгаа дах шиг байна. Нөгөө одоо биднээс үздэг юм шиг аяа рил үздэг болсон гэдэг юм шорт видеонууд аяа үздэг болсон. Тэгэхээр өсвөр насныхан ч юм уу эсвэл хүмүүс ийм аяа видеонууд харж штэ. Тэнгүүд нөгөө юм вакс максны видеонууд чинь юм жоохон юу гэдэг вэ? Нөгөө юм арай өрөөсгөл ойлголт өгсөн юм шиг байна. Миний харж байгаагаар нөгөө үнэхээр үзээгүй ч юм уу те одоо ингэж вакс максанд орж үзээгүй хүмүүс байгаа шүү дээ. Сонирхож байгаа боловч ханаас яаж эхлэхээ мэдэхгүй, хинээс асуухаа мэдэхгүй. Нэг тийм үед угаасаа л бүхэн ингэж тулаад гарч байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө лазер мазер юм гой гой юмнууд нь ингээл зүгээр нэг хүрхийн төдөд те ингээл юм харахад ч айгүй гоё те. Зүгээр л нэг жоохон гэрэл хасаад ч юм уу нэг юм харахад оо энэ нь хамаагүй юутэй. Тэглээ ч ингээд өвдөлт багтаа юм шиг байна гээл те. Тэнгүүд вакс дээр нь болохоор маш хэрэг юу байдаг. Оо ингэж болохгүй, тэгэж болохгүй, тэгэж татаж болохгүй, ингэж татаж болохгүй, энийг гэрээр хийж болохгүй, энийг ингэж болохгүй ч юм уу те. Авчаал ойрлоо. Айгүй хөөд те. Ойрлж байгаа шүү дээ. Сахал махал ингээд хамар мамрын үсэг ч юм уу те. Ингээд чихнийхээ хүртэл ингээд ийм фан болгоод хийцэн бичлэгүүд айгүй их явагддаг. Тэгэхээр энэ нь бас өөр айгүй буруу ойлголт өгöd ах шиг санагдаад идэгий. Хэрвээ нийлж яваад эхний хэлтэнд эсвэл тест хийх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Эхлээд тий зүгээр одоо арай жоохон бага хэсгийн дүнгиж нэг юм одоо шуум мууныхаа үсэг ч юм уу сугныхаа үсэг ч юм уу аль одоо хүнд чинь би бүх бие үсэг болгоё гэж эхлээд шууд ихгүй шүү дээ. Ямар нэг юмнаас сэтэл авч яаж тэгж байгаа юм чинь. Тэгэхээр үнэхээр сугныхаа үсэнд дургүй бож болж шүү дээ. Мэдээж маг цаг өмсгөлээр ингээл үстэй авал мухаа шүү дээ. Тэгэхээр тэрийг эхлээд жоохон эмзэглэж байгаа бол тэр хэсгийнхаа үсийг эхлээд давхуулж үзэж болно те. Яг профешнл газар нь очиод ямар мэдрэмж авах вэ? Анхны мэдрэмж гэдэг чинь бас нэг аяа өөр шүү дээ те. Тэнгүүд тэгэж үзээд болохоор юм уу, болохооргүй юм уу? Тэгээд насан турсан хүмүүс бол бас ер нь зүгээр цагийн зохион байгуулалтайг юм уу ч юм уу те. Эсвэл судалгаагаа аягүй сайн хийгээгүй. Ямар ч тийм аюулгүй энийг хийчихвэл яах вэ? Би одоо ингээл хавдар ингэх болов эсвэл ямар үр дагавар гарах бол 20 жилийн дараа яах вэ гэж санаа зовхохын оронд яг өөртөө те эн чинь ямар өдөр болгон ирж үсээ авах болно гэсэн юм байхгүй шүү дээ. Нэг сар гарантай нэг удаа өөртөө нэг 30 минут зарцуулахад тэр хүн их болохгүй юм байхгүй. Яг нөгөө яг л түрүүний ярьсан шиг нөгөө үс нөгөө яг нэг гараанаас гардаггүй учраас нөгөө янз янз ургадаг болохоор тэр нь жоохон төвхтэй санагддаг байж магадгүй. Тэгтээ нь бол байгалийн юм байхгүй. Бичээд ах юм байхгүй. Эрэгтэй хүмүүс, эрхэмэгтэй хүмүүс аль аль нь өстэй, аль аль нь үүрэгтэй. Бүр сайн ярих юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүст одоо сэрэл мэрэл өдөөх гэл маш олон нэмэлт үргүүд хүртэл зөндөө байгаа. Үсний одоо ингээл шүргэлцэх те. Ингээл арьс арсаараа ингээл шүргэлцэх, ингээл тэрвэрэх, хөтлөх ингээл бүх юмд үүрэг оролтол бидгийг бид нэр яг ингээд нөгөө детальчж анзаарахгүй л болохоос тэр чинь маш олон үг байна шүү дээ. Тэгэхээр тэрийг хүмүүс анзаарах болно. Тэг өвдөлтөө сайдаг юмнууд аяах байдаг. Тэр нь өвдсөн болвол өвдсөн экспириенс байдаг бол
би 100 газар очсон билүү? Ямар газар очлоо тий? Би өөр газар очиж үзүүл яадаг бол би өөрөө авах гэж үтсэн нь одоо буруу байсан юм болов уу? Хүмүүс өөрсдөө бас нөгөө хямд төсөр гээд гэртээ хийх тохиолдлууд байна тий. Зөв вакцин авсан юм уу? Ямар юмар нь хуулсан, зөв нь хийсэн юм уу? Гарыг авдгаар нь одоо авч үзсэн юм уу тий. Болохгүй юм авцсан ч юм уу мэдэхгүй шүү дээ тий. Энийг зөв мэдээлэл авсан юм уу? Яах ёстой юм тий. Тэгэхээр гэртээ хийлгэж болох бол заалах бас барга байж болно. Эсвэл мэрэгжлийн хүн дээр очиод үзэж болно. Тэгэхээр би буруу хийсэн бол зөв хийхэд нь өвддөг юм байна уу, өвддөггүй юм байна уу? Тэсгэр өвдөлт юм байна уу, тэсгэргүй өвдөлт юм байна уу? Тэ? Тэгвэл хугацааны асуудал. Миний бодлоор бол тэгж л байна. Одоо бол надад ингээд яг өөртөө нэг рутин болгоцсон. Яг л ялгаа авахгүй ингээл. За би одоо нэг тэдий цадаа очдог. Чи нөгөө хүн өөрөөр л аягүй сайн ойлгох хэрэгтэй юм санагддаг. Өөртөө аягүй сайн ярилцсан, партнертай бол партнертайгаа аягүй сайн ярилцсан. Гэр бүлийнхаа хүнтэй, найз залуутайгаа тэ ойлголцсон. Түүнээс ингээд би л өмнө хэрэгтэй хүмүүс их ч юм уу ингээл өчөөстэй гарч өстэй байна, холч өстэй байна, муухай байна гэж хэлдэггүй байх гэж боддог. Тий? Хүүхчиж одоо ямар амьд гэдэг нэг өстэй юм бэ гэдэг. Эвгүй л дортол нь хэлэхгүй л дээ. Тэгж хэлдэггүй л байх. Тэгвэл зарим надад тийм хөөрхөн байл нэг юм хөөрхөн дэлдөө өгтөд нэг хөөрхөн санагддаг ш. Тэрэн шиг үсч гисэн хаяадаа тийм байх тохиолдол байна ш. Одоо тэгвэл энэ лазер IPL гэдээ бас нэг аппарат байгаа шүү дээ тий. Нөгөө гэртээ нөгөө нэг зүгээр тогон залгаал одоо гэрийн нөхцөлд хэрэгэлдэг юм аппарат гарчиж. Энэ одоо лазертай лазер бол лазер LED гэрэл ер нь бол жоох надад гурц сүрлэх. Хамгийн хөнгөвчлсэн хэлбэр нь бол IPL гэж яриад байгаа байхгүй. Энэ нь одоо үйлдэл нь одоо яг тийм үр дүнтэй байгаад байдгүй. Хоорондоо хоорондоо ижил төстэй зүйл нь үр дагавар нь. Үр дүнгийн хувьд бол ер нь харьцангуй ойролцоо. Гэхдээ ер нь хамгийн үр дүнтэй лазер гэж үзэж байгаа. Ер нь ревеню дээр ер нь л тийм байгаа даа. Тий. Яг тэр нь нөгөө нэг их том талбайд нөгөө нэг ширхгээр нь ингээд их боломжгүй болохоор яг гоо гэрийн нөхцөлд хийх боломжтой. Тэгээд яг арсны үргэлжлэл тэр юм одоо нөгөө гаж нөлөө харьцангуй арай бага. Түүнээс биш яг механизм нь ойролцоо. Тэгэхээр үр дагавар нь ч гэсэн тийм биш. Гэхдээ бас л давтамжтай орох шаардлагатай. Гэхдээ бас л нөгөө өөрийнхөө хувь хүний нөгөө арсны онцлог, бүсний онцлог, өнгө айгуу чухал. Бүгд л адилхан нөгөө нэг тий. Нөгөө арсны өнгнөөс, үсний өнгнөөс шалтгаалаад энэ нөгөө аппаратын дээр суурилсан үйлчлэгүүдийн үйлдэл нь өөрөө байдаг. Нэг ийм реклам яваад байгаа тий. Би саяхан л харсан. Энийг гэхдээ манай монголчууд бас хожуу хийж байгаа харагдсан. Би энийг Оросоос харсан, Германыхыг харсан, Америкийн нэг бас нэг юм видеог харсан. Энийг шорт видео л байсан л да. Нөгөө нэг шаарн дотор нөгөө нэг бараа өнгийн шаар хийчээд тий. Гадна талаас лазераар панк гэж аахгүй. Тэгээ тэр зөвхөн юун дээр биш ингээд бүр бас нэг тийм фломастер зурж байгаа ч тэрийг ингэж бодож юу байгаа гэсэн. Надад бол харахад тэгсэн мөртлөө цагаан шаарн дээр тэр нь үйлдэл гарахгүй байгаа байхгүй юу? Зүгээр тэр буудаж байгаа процесс өөр амар эвгүй. Хичнээн тэр харыг ингэж юу яаж байгаа ингэж хагаргалж байгаа ч гэсэн яг харахад бол тэрэн дээр бол тайлбар нь тэгж л байгаа юм л да. Зөвхөн хар үсэн дээр одоо тэр лазер үйлчлдэг юм шиг тий. Гэтэл одоо нэр цагаан үстэй, цайвар үстэй өн дээр яхаа шаар, боор тий зөндөө олон төрлийн өнгөний үсний өнгө нь өөр ургадаг хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэгвэл магадгүй шаар үстэй өн дээр нөгөөх нь үйлчлэхгүй юм уу? Тэгэхээр айгу буруу нөгөө сурталчилгаа явуулаад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэнгүүд энэ тань дээр болохоор бас өнгө яригдэж штэ тий. Өнгөний асуудалтай гэж болохгүй. Тэгэхээр энэ өөрөө лазер аппарат өөрөө яг ямар үйлдэлтэй байгаад байгаа гэхээр тэр меланома гэдэг нөгөө пигментэнд л гол нь тий. Тэр пигментийн нийлэгжил хэр өндөр хэр байна тэрнээс хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр одоо буурал үстэй ч юм уу тий. Буурал үстэй, улаан үстэй, цайвар үстэй, грей тийм үстэй хүмүүст сулаагаад байгаа байхгүй. Тэгэхээр хэдий адилхан одоо үгдгийн энэ нэг хар үстэй хүн хамт явадлаа шүү дээ. Нэг нь юм цайвар үстэй, нэг юм сааралтай ч юм уу эсвэл юм саарал үстэй хүн ингээд хүний үсний онцлог өөр байгаа даа шүү дээ. Тэнгүүд нөгөөх нь хар үстэй айгүй болж ин ч амар явж ийн гэдээ яваад шүү дээ. Амар ширхэг нарийсчлаа ингэчлээ гээл. Тэнгүүд нөгөөд хүнд нь сул баг. Тэр чинь нөгөө яг тэр пигментийн нөлөөгөөр
үйлчлэгээ суул явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр л энийг аягүй нөгөө нэг үндсэн суурь аягүй сайн мэддэг хүмүүс хийх ёстой болж тардаг байхгүй. За таних бол тэд орох юм байна. Ямар ч хүн үйлчлэгээ авч байгаа бол багцаа асуун штэ. Би одоо нэг хэд орох бол те. Яах бол ингэхүү тэхүү гэдэг юмыг тэр профешнл хүн аягүй сайн зөвлөхөхийн тулд тэр хүний хамгийн түрүүнд эхлээд хүн дээр анализ хийх ёстой болж байгаа байхгүй. Үс арсан дээр анализ хийгээд ингэх юм байна, тэх юм байна. Ийм асуудал нь зөв юм байна. Эсвэл тэр хүн бүр огт лазер хийлгээд үр дүнгүү зүгээр ер нь ваксараа ч юм уу эсвэл өөр арга туршиж үзэх хэрэгтэй юм аа гэж тийм хүн байхыг ч үгүйсэхгүй бол. Австрали, Америк өнтөрт чинь бол ер нь бол нэг тодорхой хэмжээний юм шаблон бүглүүлээд байгаа шүү дээ. Нэгсэн анкет төрхөл юм. Тэн дээр болохоор бас болон болохгүй гэдэг кейсүүдийг гаргаж ирээд тэгээд мэдээж жирэмсэн байгаа юу нас асуугаад тий ойрын хугацаанд хаалгаанд орж ирсэнгүй юу нас асуугаад тэр нэг гэсэнтэй одоо тэр хүн дээр ер нь судалгаа хийгээд байгаа юм л да. Судалгааны үр дүн дээр за энэ хүнтэй энэ л болох юм байна, болохгүй юм байна гэдэг шийдвэрийг яг мэрэгжлийн өөрөө гаргах хэрэгтэй байна. Манайд болохоор тийм юм байхгүй. Гарын үсгийн за зурулж байгаа газар байх, зурулахгүй ч газрууд байна тий. Жог юугүй санагдаад байхгүй. Бид нар шүдний аппаратын дээр хүртэлтэй. За энэ шүдийг авчих юм бол шүд гоё тэгшэрх юм байна гэж бодлого бодоод байгаа юм. Хүн дээр ч гэсэн бодлого. Одоо жишээл та өндөр үү, намхан уу, бүдүүн үү, нарийн уу тий. Үс нь хэр байгаас шалтгаалаад цохилт нь дандаа өөр байдаг ч юм уу тий. Эсвэл давтамж нь ийм хугацаатай бай гэдэг ч юм уу. Ингээд нэг зөнд янз бүрийн ялгаатай юмнууд байх хэрэгтэй гэж зүгээр л нэг л юмар яваад байгаа. Тий амар хүчтэй өмнөх юун дээр нарс нь түлэгдсэн гэдэг хүн дээр хорсоод байна гэдэг нөгөө хүнээсээ сонсцсон мөртлөө яг нөгөө вольтаа яг ижилхэн дээр нь тавьчаад дахиад гэдэг. Ингээ бүр нөгөө хүнийхээ арьсыг амар түлээд маа дээр бүр ингээд нөгөө үс нь харьцангуй гайгүй байсан хүн чинь үстэйгээ тэгээд нэмэлтээр арьс нь харлаад түлэгдсэн. Тэгээ хэр баргийн бүтээгдэхүнд хүрэхэд нөгөөхөөсөө хашилдаг болцсон эсрэг ингээ 2-3 төрлийн юм асуудалтай болсон хүмүүсүүд аюух буцаж ирдэг. Тийм аягүй төвхтэй байгаа. Тийм. Гэтэ яг нөгөө яг бүх юм чинь л давуу тас бол талтай. Тэгэл зөв хийх юм бол ингэн, буруу хийх юм бол ингэн. Тэгээд бас нэг хүмүүсийн нөгөө нэг лазер ийм өөр юм туршдаг нөгөө тэр хэсгийн арьс واخгүй. Тошин суг хэсгийн арьс бол угаасаа л байглаараа бараг хүн болгоных өөрийнх нь арьсны тооноос хэд дахин бараан байдаг. Сууг цайв те. Угаасаа л тэр чинь байглаараа нөгөө нэг байгалийн юм байхгүй. Гэтэ байгалийн юм одоо нөгөө хүлэн зөвшөөрөх айгуу дургу байгаа юм л да. Тэр чинь яагаад тийм байх хэвтэй яг тийм байх ёстой учраас л тийм байгаа гэж ойлгох хэвтэй юм болоо эсвэл мэдгүй. Гэхдээ ер нь тэрнээсээ нэг тийм ч санаа зовход байгаа юм байхгүй шүү. Хүн өөрөөрөө айгуу сайн ойлгоод тэгээ дээрэс нь үр дээр ирүүлэр ажиллаж чаддаг л болмоор байна. Ядаж л ингээд нөгөө нэг үсийг одоо хэрхэн арчлах хэвтэй юм? Яаж цэвэрлэх хэвтэй юм? Ямар байлгах хэвтэй? Яавал ирүүл ургуулах юм? Одоо ингээд нэг юунаас ч хэдэн ус гарах хэвтэй юм? Тэрийг нь яавал ингээд одоо хэвэн гэж үзэж байгаа. Алийг ирүү эмгэг гэж үзэж байгаа юм те. Зүгээр энэ ялгаагаа гаргаад өөрсдийнхөө биеийн дээр ажиллаж чадах юм болов уг нь боломжтой. Тэгэл хавтаа яг одоо нэг ивент ямар нэг юмд оролцож байгаа үнэхээр санаа зовоод яг нэг энэ хэсэг нь өсгүй байвал зүгээр байна гэвэл тухайн үедээ одоо тэр үйлчлэгээ аваад ингээд явдаг ч юм уу тий. Тэгэхээр юмад агуу тохирлаа түн сэтгэл хөдлөл шийдвэрүүдийг гаргаасай. Буцаагаад лазер мазрууд юу гэдэг энэ чинь болвол ингээд бүгдээрээ байх ёстой. Гэхдээ хүмүүсийгээ зөв сонголт хийгээсэй л гэдэг мессежийг надад хүргэх нь агуу чухал юмсан да. Зөв шийдвэр гаргаасай. Бүгдийг нь эсвэл туршиж үзээсэй тий. Зөв газар нь зөв үед нь ингээд туршиж үзээд тэгээд шийдвэрээ гаргаад яг энийг хийх нь зөв юм байна гэдэг юм аа. Маш их юмыг туршиж үзснийхаа дараагаар шийд гаргаасай. Тэгэхгүй бол эргээгээд би одоо нөгөө лазер тус үсээ ургуулнаа л гэх юм бол тэгэл сууч тий штэ. Тэгээд тий ер нь бол бусдад бас болж байгаа зүйл өөрт бас тохирно гэж бас байхгүй тий. Би бас яг ерөөсөө л тэгдэг. Манай дээр одоо хүмүүсүүд бас тэгдэг. Бас танаатай л өвдөхгүй гэж юм шүү гэл. Тэгэхээр би бол шууд үгүйсгдэг. Найзынх нь ус магадгүй бага байсан байж болно. Эсвэл найзынх нь юмыг мэдрэх мэдрэмж харьцангуй бас тий юмыг хүлээж авч чадах тэсэг чадвартай бас байж болно шүү дээ. Тэгтэл энэ тэр хүний бие физиологи шал өөр байхгүй. Эсвэл өссөн шал өөр байхгүй. Ингээл харьцангуй ойрлолтууд болоод ирдэг.
Тэгэхээр нөгөө нэг хүн хүндээ айгу тохирсон тийм үйлчлэгийг л хүмүүрээ олох гэж мэрих хэрэгтэй бас айгу сайн ингээд судлах шаардлагатай, асуух шаардлагатай. За тэгвэл хараа ийм ер нь яг лазер ледгэрлийг хоёул ярьсных элементийн хорт хавдрууд тий хортой хоргоо хавдрууд гэж байгаа шүү дээ. Үүсэх боломжтой юу? Би болохоор миний бас нөгөө судалгаагаар зөвөр бичгэл судалгаагаар харахад бол нөгөө нэг өсний уутан цэрийн фолликулыг идэвхгүйжүүлээд тэгээд өгчүүлээд гэж байгаа. Тайлбар нь угаасаа яг тэгж өгчүүлнэ гэдэг тайлбар юм байлээ. Өгчүүлээд ингээд өсний уутыг хаагдгаа гэж байгаа боловч нөгөө өгцсөн эдээсээс чи хавдар үсээд байгаа үстэй тий. Одоо хавдар ч амар хурдан үсэрхийлдэг. Гэхдээ хурдандаа мэдээж нөгөө лазер IPL LED гэрэл амар аппаратанд оронгуутаал шууд маргааш нөгөөдрөөс тэр үр дагаврууд нь гарахгүй. Энэ ойролцоогоор 3-4 түнээс ч хойш яж магадгүй. Тэгээ энэ хооронд хүн яах вэ гэхээр би энээс улсын байна да гэж эцэж дүгнэлт хийдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд яг би дээр нь юм юу явагдсан. Тэгж яг би бол өөрийнхөө талаас бол ерөнхийдөө тэгж ойлгоод байгаа. Таны тал дээр та чи хавдрын юм чинь тань дээр иймэрхүү кейсүүд ер нь яг өөрийнхөө өөрийн мэрэгжлийн ангах ухаан талаас харж үзвэл яаж тайлбарлах юм бэ? Би түрүү хэлсэн нөгөө энэ өөрөө шин салбар. 20 хэдэн жилийн настай, ингээ 30 жилийн настай гэдэг бол шин салбар, хангалттай одоо энэ дүгнэлт өгөхөр хангалттай хугацаа өнгөрөөгүй. Энд судалгаа хийгдэж байгаа, ашиг судалгаа хийгдэж байгаа. Гэхдээ л хангалттай биш гэж үзэж байгаа. Тэгээд яг энэний нөгөө нэг механизмыг нь үзэхлээр одоо ДНХ-ийн мутацн дээр үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хавдар үүсгэд нөлөөлөх хүчин зүйлс гэдэг юмны тоонд бол би орох болоо гэж бодож байгаа. Хавдар бол яг шууд үүсгэх хүчин зүйлс, нөлөөлөх хүчин зүйлс гэдэг ангилж байна л да. Шууд үүсгэгч нүдийн одоо шууд тамхи татах ч юм уу те. Эсвэл одоо вирус ингээл арай өөр юмнууд байгаад байна л да. Тэрнээс гадна нөлөөлөх хүчин зүйлс гэдэг бол маш чухал. Энэ гэхдээ богино хугацаанд болдоггүй. Урт хугацааны явдал те. Тэгэхээр энэ хүмүүс үсээ ахуулж байгаа гэд ингээд өсөхгүй болно гэд маш олон удаа энэ давтамжтай. Тэр нь дахиад сэрхийг үүсэхгүй. Тэрийг барихын тулд үргэлжлүүлэн лазераа хийлгэсээр байхыг бас үгүйсэхгүй те. Тэгэхээр нөлөөлөх хүчин зүйлс болох байл гэж бодож байна. Нөлөөлөх хүчин зүйлсийн нэг хавдар үүсгэх эрсдэл хүчин зүйлс одоо оруулах тэр ангиллал руу орж тарах гэдэг юм л да. Шууд үүсгэх биш учраас. Тэгэхээр хүмүүс тэрийг л аягүй сайн ойлгосоо. Одоо ингээд яг өнөөдрийн байдлаар лазер хийлгэсэн, би жилийн өмнө лазер хийлгэсэн бол би одоо зөөр байна гэж хэлэхэд эрт байгаа байхгүй юу? 30-40 жилийн дараа тэнд ямар одоо процесс явагдах юм, ямар асуудал үүсэх юм. За тэгээд тэр хувь хүний амьдралд өөр ямар хүчин зүйлс тэрнтэй нэгдэж байгаа юм те. Ямар ажил хэрхэлдэг юм. Тэ? Нарны одоо UV light-нд хэр өртдөг юм. Эсвэл одоо тэр хүний гоо сайхны хэрэглээ хүртэл идэж ууж байгаа юм. Агаар амьдарч байгаа орчин, идэж ууж байгаа бүх юмнууд ингэж орж байгаа учраас тэрэн дээр одоо юу гэдэг шууд энэ ийм ээ. Хэрвээ тийм хариулттай л байсан бол хүмүүс одоо ингэж олон юм дээр ингэж мэтгэлцэх шаардлага байхгүй байхгүй. Энийг нэг их ёстой юм байна. Түүнээс шууд битээр одоо өнөөдрийн ярилцлага бол яг л тийм байхгүй. Хүмүүсийн хараагүй өнцгийг хараасаа харьцуулалтаа зөв хийгээсэ, сонголтоо зөв хийгээсэ гэдэг тал руугаа чиглэсэн болохоос биш одоо юу гэдэг энэ болохгүй энэ болноо. Яг нэг талыг чиглэсэн юм байхгүй. Энд чинь хувь хүний сонголт юм чинь. Тэгэхээр хүмүүсийг зүгээр л сонголтоо зөв хийхэд нь бас жоохон нэмэр болох юмсан гэж үзэж байгаа. Тэгээд явандаа одоо хөшрөөд ирэх ч юм уу хэдэн настай болоход ямар эрсдэл үүсхийг яг одоо ингээд нөгөө хэлэхэд одоо би ерөөс хин ч юм хэлж чадахгүй хаа. Төвхтэй бах те. Тэгэхээр яг тэрэн дээр л айгу зөв шийдвэр гаргаасаа. Тийм. Гэхдээ ер нь лазерыг хийлэхээр зорж байгаа бол өсвөр насных биш. Жирэмсэн хүн биш. Тэгээ өвчлөлцөн байгаа те. Ямар эд эрхтэн нь өвчлөлцөн байгаа тийм хүн биш. За тэгээд хэрвээ жирэмслэхээр бас төлөвлөж байгаа ч юм уу те. Ийм хүмүүс бол эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс бүр үнэхээр сонголт бол биш ээ.
ийм зүйлийг бие дээрээ туулаад дэми болоо гэдэг зөвлөгөө өгмөр байна. Тэгээ яг хуу яагаад ийм зөвлөгөө өгж байгаа нөхлөөр одоо манай дээрээс би ч одоо өдөрт л гэхэд манайх нэг 25-аас 35 хүн за ихтэй бүр 40-50 хүн авдаг ийм үйлчлэгээний дотор янз бүрийн л кейстэй асуудлуудтай хүмүүс ирдэг. Тэгээ бид нар чинь нэг өсөндөө гоо сайхны үйлчлэгээ үзүүлээд байгаа мөртлөө сэтгэл зүйчг тэр хүнийхээ болж байгаа процессыг сонирхон. Тэгээд мэдээж илүүдл үстэй холбогдсон бол сэдв бол тэрийг нөшөө сайхан дэлгэрүүлж яриулахын тулд ингэж яриа өрнүүлнэ. Тэгэл энэ дондаас бас л ингээл нэг жижигхэн хэмжээний дүгнэлтүүд бий болж байгаа. Тэгэхээр ийм байд юм бэ. Тэгээд ялангуяа бас хаана хийлэх үү гэдгээ сайн сонгохгүй бол за яг гар хөлн дээр бол талбай томтой хэсэгтэй харьцангуй юмд өртөх хэсгүүд нь жоохон хол зайтай гэж бодоо. За нүүр, суг, за бикини хэсэг энэ хэсгүүд дээр надад бол арай л дими болоод гэж бодогдоод байдгийг. Тийм тэр хэсгээ бас зөв сонгох хэрэгтэй. Ялангуяа нөхөр үржих насны эмэгтэй хүмүүс одоо бикини хэсэгт бол уг нь хориотой залттай байдаг гэж сонсч байсан. Лазер дээр бол нөгөө нөхөр үржих насны эмэгтэй хүмүүс цэвэршилтийн дараа хийлэхийг зөвшөөрдөг гэж сонсч байсан. Гэхдээ яг Өвний дерматологист хүнээс сонсч байсан юм байна. Цэвэрлэлтийн дараах гингүүт ч одоо цэвэрлэлтийн наснаас гэж хэлж байгаа нь нөгөө хүмүүс янз янз цэвэршээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цэвэрлэлт чинь яг 50 гээл энэ хүн цэвэршнэ гэсэн тийм теорем байхгүй. Нөгөө зарим нь 40 эдтэй, зарим нь 50 эдтэй, зарим нь 50 бүр хоол гарч цэвэршсэн ч тохиолдлууд байдаг болохоор цэвэрлэлтийн наснаас хойшиж байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр үржих насны эмэгтэй хүмүүсийг бол бикини яриад лазер хийхийг өгн хоригддаг гэж би сонсч байсан. Тэгээд тэр нь эрсдлийг л боруулж байгаа. Нөхөр үржих насны хүмүүс чинь одоо төрөх эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа асуудалгүй явж байгаа. Тэрийг л одоо ямар нэгэн доолдол үүсэхгүй байх үүднээс. Одоо миний нөгөө нэг 18 жилийн судалгаагаар нэг юм штэ нөгөө нөхөн үрж хөнгө нас гэдэг одоо биш нөхөн үрж биш цэвэрштэй үеийн нас гэдэг байгаа штэ түүнээс хойш гэдэг яг үнэхээр яг цэвэрших төхөөд ирсэн эмэгтэйчүүдийн илүүдл өснө үнэхээр урхаа болждаг. Ваксдуулах явж явах үедээ яг ингээл ургалтыг харж байхад эд нөгөө нэг гой бие физиологийн эрчимтэй хүчтэй яг юм гой ингэсэн хүмүүсүүдийн ус бол урах процесс нь яг харьцангуй шингээ хол зайтай ургаж байгаа ч гэсэн ургадаг. Тэнгүүд цэвэрших төхөөд ирсэн хүмүүсүүдийн ус бүр мэдэгдэхүйц голоосоо халдсан болдог ч юм уу те. Тэр нь ингээд тэлээд бүр ингээд сэрэг болцсон байдаг. Тэгээд би яг уншаад бас судалгаан дээрээс харж байхад бол тийм хүмүүс одоо тийм хүмүүс нь хаашаа нөгөө нэг одоо ийм насны хүмүүсүүд бол ялцчихгүй нөгөө нэг одоо нэг юм эрчимтэй хөдөлгөөнд байдаг байсан удаашраад тэгэл нөө бие физиологт жоохон удаашрал сар мөжл явагдаад эрэнгүүт нөө илүүдл өсөө тижээхэ болоод ингээ өснүүд нь урахгүй нөө тижээгдэхгүй байгаа юм чинь өсний од өөрөө хаагдчих. Тийм тэгдэг тэгээд тийм манай дээр тэгдэг хүмүүсүүд бас байдаг шүү дээ. Би ч одоо танаа дээр л өсгөө болчлоо гэхэлэр энэ яг насаар нь бодохоор тийм байгаа байхгүй. Угаасаа таны өс чинь урхаа болж байгаа үе рүүгээ ирж байна. Гэтэ та стил нөгөө үсээ хусахгүй ваксдуулж байгаа чинь зөв сонголт. Тийм. Тэгэхээр ер нь цаг айгуу зарцуулах хэрэгтэй юм шиг байгаа. Бүр хаан байна. Тий. Аль ч юм чинь лазер ч гэсэн одоо нэг удаагийнх биш шүү дээ. Олон навчантай орж байгаа учраас аль нь л нөгөө хуцаа зарцуулах шаардлагатай. Өөрөө хуцаа сайн зарцуулаад өөрийнхөө биед сайн анхаарч чадах юм бол тэгэл зөв шийдвэр гаргаж чадах юм бол асуудалгүй байх л гэж бодож байгаа. Энэ туян хор гэдэг. Туян хор гэж бас уншиж байсан байхгүй юу? Танд тэр талаар юу мэдээлэл хүмүүст одоо олонд хүргэе гэвэл тийм хор яаж ажиглагддгүй ямар одоо нүүрэн дээр бол жишээлбэл нөгөө нэг туян хорд автцсан хүмүүс шууд харалж матал бараандцсан хүмүүс явж амар том жижигэн сэх биш бүр юм том юм мелазма шиг тий том талбайс тийм хүмүүс байд юм л тэр нь бас би бикини дээр ч гэсэн бас тийж харсан баг минг шиг болцсон. Тэгээ тэр өөрөө тэртэй бол зурны хэрэг бол жижигхэн хавдар болов гэж бас боддог шүү. Тэр туян хормон шүү. Туяа гэдэг нь туяа гэдэг чинь бол шал өөр юм бол авчиж байгаа. Бүр яг жинхэнэ одоо
туяаны хормор гэдэг чинь бол одоо жинхэнэ нөгөө ДНХ-ийн мутац үүсгэж байгаа. Жинхэнэ хавдар үүсгэх нь за хавдрын тохиолдлууд бол хөвчлэн туяа амжилтыг хийгдэх хэвчээд яг бүр юм нарийн хэмжээстэйгээр зөвхөн хавдрын хэсэнд бол хөр хийдэг байхгүй. А тэрэнд өртөж байгаа эрүүл хэсүүд өвчлөх магадaltaй, мутацд орох магадaltaй. Тийм байдаг учраас туяа гэдэг бол өөрөө шал өөр ойлголт авчиж байгаа. Тэгэхээр бүр хавдар үүсгэж юм бол авчиж. За энэ лазерчод тэгвэл тэгээд ярил л да. Лазерчод яаж тэгвэл үйлдэл гаргаад байна? Тэр одоо юу? Би уншихад цацраг туяа гэж уншдаг. Лазерын үг. Яг туяа бол бас биш. Биш. Туяа гэдэг нь одоо хүмүүс талбараад энгийнээр ойлгуулахыг гэх юм бол туяа гэдэг өөрөө ойлголт нь агай өөр болох гээд байна л да. Яг үйлдэлээрээ ярихлаар өөрлөж байна. Тий. Өөр байгаа даа. Яг туяа болохоор яг мэдээж олон төрлийн туяа байгаа даа л да тий. Янжуулдаггүй гэд энэ юунд нь болохоор одоо энэ лазер мазерын аппаратууд дээр болохоор янжуулаагүй нүднээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь яг ингээд яг одоо хавдар мавдар үүсгдэг яг тийм амар туяа нь биш баш таарад яг X-ray одоо UV light might ч юм болохоор хавдар мавдар үүсгдэг гэдэг байгаа шүү дээ тий. Тэр нь болохоор бас өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүгээрээ ялгагдаж орж ирж байгаа болохоор тийм. Тэгэхээр лазер нь хавдар энэ төр үүсэхгүй асуудалгүй гээд туяа маянд болохоор тэр чинь яг хавдар мавдрын үеийн гэхлээр шал өөр бол авчина. Шал өөр юм бол авчина. Таны саяны жишээ татдаг юмуд ч болохоор арсны өвчлөлүүд байх тэр нь харин юунаас үүдэлтэй үүссэн юм бол лазерд орсон тэгээд эсрэгээрээ бүр нөгөө нэг юм сорвч юм уу те нөтрөө би минг шиг гэдэг тиймэрхүү арсны эмх үүссэн. Тэр одоо эмгэгдэл орно шүү те үүссэн байгаа. Ийм тэр нь болохоор яг зүгээр юу л ах. Одоо яг арсны өвчлөлүүд тэр өөрөө эрсдэлтэй байсан байж магадгүй. Нөгөө тэр хувь хүний асуумж айгу дутуу авчихсан юм уу? Эсвэл эмчилгээ арай өөр юм хийгдсэн. Ямар зорилгоор хийгдэжсэн юм бол эсвэл ямар тунгаар явсан юм бол те хэдэн давтамжтай явсан юм бол тэр хүн арсандаа явж ийн гэхлээр нүүрэнд гэхээр одоо бас нэг зорилгоор хийгдсэн байгаа шүү дээ те зөвхөн үснийх байсан юм болов уу эсвэл бүр арсны ишүү байгаад арсны аюух лазер гэдэг шүү дээ те тэгэхээр тийм зорилгоор хийгдэжсэн юм болов уу тэрнээсээ үргэлжлэл авсан юм болов уу тэгэх юм бол аюух сорвжилт үүсдэг лазерын үед тэр чинь бас л нэг ширинк хийж байгаа болохоор тэнд ингээд маш их хэмжээний сорвжилт үүсчихдээ болохоор тэрнээс үүдэлтэйгээр нөгөө арсны өнгө өөрчлөгдөх нөгөө пигментийн өөрчлөлт гараад тэрнээсээ үүдэлтэй үүссэн юм болов уу гэж тийм болж байна. Миний яг нөгөө уншижсанаар болохоор туяа зөндөл олон туяанууд нэр байгаа л да. Одоо энэ жишээлбэл хоёул зураг авалт хийж байгаа одоо хоёулын дээр нь тусч байгаа эднэр хүртэл туяа гэж яг нэг зураг авах чинь так гэл спич ингээл ингэж байгаа ш. Тэр хүртэл бас туяанд ордог. Тэгээ туяа төрөлдөө. Тэгтээ энийг нөгөө нэг олон давтамжтай одоо арсны хавдар үүсэх магадлал өртөмтгий байдал үүсдэг хүмүүсүүд гэсэн чинь ингээд модельүүд хүртэл зурдаг тийм фото модельүүд байгаа шээ хүртэл яг байдаг гэж аахгүй яг гэвэл нөө энэ спич ч өөрөө туяа ингэж ялгаруулж яаж гарч ирдэг болохоор арсан дээр тэр мэн шууд тусаад тэгээд тэр нь давтамжтай байгаа дэрэнгүү тийм арсны хавдар үүссэн тийм модельүүд аюух байдаг юм билий. Тэгээд нөгөө яг нөгөө бодит хүмүүсүүдийн өөр дүннээс ингэж бичсэн түүн дээр ажиллаж байгаа эрдэмтдийн дүгнэлтүүдийг ингээл уншихлаар туяас янз бүрээр байна. Хурц өнгөн тэгтээ яг лазерыг бол энэ цацраг туяа гэж яриад байна. Тэгэхээр тэр нь хамаагүй. Яг ингээд нэг айгу тийм юутаагаар энэ цацраг туяа л гэж яриад байна. Тэгэнгүүт л би нөгөө нэг туяан хор гэдэг юм яриг хэмээн нэг ойлголтоор ойлгох гар бас. Тийм байна. Яа ч нөгөө тунгаасаа хаанаас их усүрн маш олон юмны үйлдэлтэй маш сайн үйлдэлтэй одоо шинэ хавдрын үед туяа амжилт гэдэг чинь одоо маш шаардлагатай хэрэгтэй юм болоо авчиж штэ тий. Тэнгүүд энийг ямар үед ямар зорилгоор ашиглах юм юунаас үүдэлтэй юм одоо шинэ нар хүртэл нэг төрлийн ингээд туяа олцоод байна штэ тий. Тэгэхээр чинь энд наранд гарах хэрэгтэй гэж тэгж штэ тий. Тэгтээ тэгсэрнээсээ ямар үед гарах ёстой юм. Ямар үед нь нарны тос төрөх ёстой юм гэхэл ингээл бүх юмд ч нэг аяга олон талтай болохоор төвхтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр л тэрийг зөв шийдвэр гаргах ёстой гэдэг нь л
тэрэн дээр л айгуу сайн бодох хэрэгтэй болов. Манай Монгол улс ч болохоор нөгөө нэг зуны уйлал айгуу багтай. Тийм болохоор арсны хавдар мавдар тэр юм меланома энэ төр үсэх магадлал айгуу бага байдаг байхгүй. Гэтэл одоо нөгөө халуун орны хүмүүс чинь нарны тосгүй явна гэдэг ойлголт байхгүй. Зуны уйлал маш ихтэй олон сараар үргэлжилдэг. Тэгээд одоо нөгөө нэг газар зүүн байршил энэ төр хүртэл тэрнээсээ нөлөөтэй байгаа даа тий. Тийш үү яг үнэ. Тэгээ манайх одоо яг бас за ер нь нүрэл хамгаалдаг байхад тий хөвчлэн. Тэгээ биеийг хамгаалдаггүй. Би бас тэгж бодоод байхгүй. Одоо нөгөө энийг гэхдээ би яг манайх бие борлуулдаг бүтээгдэхүүн борлуулах хүртэл би энийг судалгаа хийж уншаагүй. Тэгсэн чи бие борлуулах бүтээгдэхүүн зөвхөн арсны өнгийг хувиргаад бус одоо гадаргууг хамгаалдаг гэж аахгүй тэр хуурц нарны тусгал туяанаас арсыг бас хамгаалдаг. Яг ийм бас үүрэгтэй бүтээгдэхүүн юм байл. Тэгээ нэг австралчууд тий европууд аюух бие борлуулах дуртай. Дуртай жааш ерөөсө үнэхэр тэрхээс өөрөөс аргачихгүй юм байл. Сонголт авахгүй юу? Тий. За үнэхээр гоё, маш сонирхолтой. Тэгээ миний бүр олж мэдээгүй тэр нандан бас бүр мэдхийг хүсэж байсан зүйлийг их гоё хүмүүст ойлгомжтой дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд маш их баярлаа. Тэгээ энэ бол аюу олон хүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бас ирээдүйд ч гэсэн бас хүмүүс зөв сонголтоо хийгээд лазерт орох уу, ваксд болох уу, хусах уу, тэ ямар аргачлалаар илүүдлүүлснээсээ салах вэ гэдгээ та бүхэн бас гоё мэдээлэл авсны үндсэн дээр бас хийх бах. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирж гоё энэ цаг үнэт цагаа бидэнд зориулсан маш их баярлалаа. Би маш их гуйсан. Би бүр ингээд вакс хийж авах болгондоо энэ хүнтэй яриандаа бүр ингээд өөрөө амтаршиж ордог. Энэ л хүнтэй гоё яг энэ подкастыг хийн гэж бүр бодсон, хүссэн. Тэгээд тэр хүслийг мань биелүүлж цаг заваа гаргаж ирсэн танд маш их баярлалаа. За ингээд удахгүй дараагийнхаа подкастаар уулзцгаая.